За сайн байцгаана уу арилжаачдаа. Оны 8 дахь 7 хоногийн маркет очоо эхлүүлье. За энэ 7 хоногийн хувьд бол монголчууд бидний хувьд цагаан сараа тэмдэглэх 7 хоног болох учраас божигол богинохын явчих. За шууд долларын индексээс эхлэе. За өнгөрсөн 7 хоногийн хувьд бол долларын индексийг баг зэрэг уналтаас игээд буцаад өсөх болов гэсэн таамагтай байсан. Өнгөрсөн 7 хоногийн хувьд уналт маань гараад ирсэн. За яагаад ингэж таамаг гаргасан бэ гэхээр мэдээж долларын индекс маань 2025 оны 4 сараас хойш байгаа ингээ value zone арилжаалагдаж явж исэн доошоогоос эхлээд буцаж тухайн волюм өндөртэй арилжаагаа орж ирсэн юм хөдөлгөөн гаргаад байсан. За тэгээд үүн рүүгээ буцаад нэг ретест хийчихэд үргэлжлүүлж өсөх болов гэсэн тамаг үргэлжлүүлээд энэ 7 хоногт бол адилхан гараа авчиж байна гэсэн үг. За долларын индекс унсантай холбоотой эргээд алт маань жоохон баг зэрэг өссөн төр зургал бол анзаарэгдсэн шүү дээ. Өнгөрсөн 7 хоногийн хувьд бол. За тэгээд харъя. Нэгд өдөр Америк нэгдсэн улс бол нэгд өдөр амарх юм билээ. Ерөнхийлөгчийн өдөр гэж яах шиг гэсэн те. За тэгэхээр нэгд өдөр бол зах зээл илүү одоо волюм багтай арилжаалагдана. Нью-Йорк бол амарна гэж ойлгочих хэрэгтэй. За алт руугаа л одоо шууд орё. Доо хүн болгон л алтыг арилжиж байгаа учраас те. За алтны хувьд бол за ерөнхийдөө нэг тийм супер тренд гаргасан хөдөлгөөн болоогүй. За үндсэндээ өнгөрсөн 7 хоногуудын уналтаас хойшоо илүү буцаага сэргэлтийг авч байгаа. За илүү тайван хажуугийн хөдөлгөөн рүү шилжсэн юм хөдөлгөөн зураг бол анзаарэгдэж байгаа тийм үү. За өнгөрсөн 7 хоног скул дээр бол бид за ийшээгээ баг зэргийн энэ бүсийг дэшегээ сэтгүүлээд ликвидейшн хамаад буцаж орж ирэх юм бол энэ хавьсан шорт арилжаануудын төлөвлөгөөнүүд бол гаргаа явж ирсэн. За энэ маань өөрөө үндсэндээ бийсэн. За одоо цаашаа бид нар энэ 7 хоногт юу харах вэ гэхээр за бас эн чинь өнгөрсөн 5 дахь өдрүүд дээр буцаад өсөж гараад ирж байгаа юм тийм. За фьючерсийн ханшуул орондоо одоо үйл ялэг өөрчлөлттэй байдаг. Гэхдээ үйл ялэг өөр байдаг. Гэхдээ ерөнхий дүр зураг бол яг адилхан гэж хэлж болно. За уналтаас хойшоо энэ дээр бол өмнөх 7 хоногт яригдчихсан хамгийн гол оролтын бүс энд байгаа. За бүр энэ волюм яг энэ бүр өсөлттэй ингээд хамтдгаар аваад үзэх юм бол хамгийн өндөр волюм бол энэ чи одоо би олж ирсэн байгаа юм. Тэгэхээр энд бол өнгөрсөн 7 хоногийн вебинараар яригдчихсан шүү дээ. Энд бол одоо хэрвээ хажуугийн хөдөлгөөн рүү шилжих юм бол алтны шал үүсэх магадлалтай ийм бүс байгаа даа. За энэ ханшууг бол энэ 7 хоногт эргэж ирсэн ч үгүй дээгүүр арилжаалагдаад явчлаа гэсэн үг. За мэдээж одоо хамгийн сонирхол татж байгаа бүс бол одоо энэ нэгд өдөр орж ирж байгаа яг энэ өнгөрсөн 7 хоногт энийг дээшээ сэтэлж чадаагүй буцаж price action-аар унж байгаа энэ бүсийг дээшээ сэтэлэх юм бол илүү pullback хөдөлгөөнөөс дээшээ дараагийн бүсүүд рүү харах те. За магадгүй жижиг price эсрүүцэл авах бүсүүд бол дээгүүр баг зэрэг гарч ирэх бах. Шууд мэдээж өсөд явахгүй болов. За нөгөө хятадын цагаан сар болж байгаатай холбогдуулаад эн чинь бас юу байна. 7 хоног Азийн зах зээл дээр волюм багтаа болоод явчихна. Хятадын цагаан сар гэдэг маань юу гэж шүү дээ. Лунер яг цагаан сар Азад даяараа тэмдэглэдэг дийлэнх дэлхий одоо хүмүүс хятадууд өөрсдөө хүн ам ихтэй учраас хятадын цагаан сар гэж хэлээс сурчсан. За бид бол зүгээр сайхан лунер гэж ярьж тийм ээ. Тэрийг бас буруугаар бит ялгаарай те. За ингээд Азийн зах зээл бол волюм багтаа байх нь эх 7 хоногт нэгтгэхэд Нью-Йоркийн зах зээл амарх юм байна. Волюм багтаа байх нь. За тэгэхээр 7 хоногийн ихэнх үеэр бол харьцангуй зөөлхөн хөдөлгөөнтэй болж байгаад эргээд бас дунд үеэр волюм нэмэгдээд орж ирэх бол энэ дэшегээ энийг эсэлж чадах нүггүй. За сэтэлж чадаад хөдөлгөөн үргэлжлэх юм бол мэдээж бидний хувьд бол дэшегээ энэ all time ханш руу тэмүүлэх хөдөлгөөнүүд рүү илүү чиглэлж явах болов гэсэн тамаг бол байгаа даа. За эсрэгээрээ харин энэ чинээс ахиж одоо сэтэлсэн ч гэсэн буцаж энэ бүс рүүгээ хүчтэй унж орж ирэх юм бол бас эргээд уналтын хөдөлгөөн рүү шилжиж магадгүй. Эх 7 хоногт гэсэн үг шүү. Үндсэн том зураглалаараа харж байгаа зүйл маань юу байгаа вэ гэхээр алт ерөнхийдөө иймэрхүү бүсэд хажуугийн хөдөлгөөн рүү илүү энэ бүсүүдээр илүү одоо контакттай арилжаанууд хийгдэж явах болов гэсэн тамаг бол байгаа даа. Сэтлээд буцаж орж ирэх юм бол ийм за энэ маань өөрөө цаашаа хөдөлгөөн гаргаад үргэлжлүүлээд явах боломжтой. За тэгээд тухайн үед нь нарийн өдрийн за мэд свинг төрлийн арилжааны төлөвлөгөөнүүдийг скул дээр гаргаад явна. За тэгээд эх 7 хоногт цагаан сар тэмдэглэгдэж байгаа учраас хүмүүс нэг их бас арилжаа их гэдэг конфедерийн ард суухгүй бах тий. Тэгэхээр тухайн үед нь би зүгээр яг арилжааны төлөвлөгөө зургуудыг оруулаад явчих юм. За алт бол нэг иймэрхүү. За биткойн. За нэг хизээлээд оны өмнө 10 сарын үеэр нэг ганцхан биткойны бичлэг хийж оруулж байсан унах өсөх үү гэдэг тийм ээ. За тэгээд тухайн үед яригдчихсэн хэрвээ унах юм бол хэрвээ өсөх юм бол гэдэг төлөвлөгөө мэдээж хоёр талын төлөвлөгөө яригдсан унаж орж ирсэн унах юм бол аль бүс хүртэл унаж орж ирэх магадлалын талаар ярьж ирсэн бол за хамгийн доотлын тамгалж исэн бүс рүү биткойн маань бол өнгөрсөн 7 хоногудаар бас унаад татгаад ороод ирчихсэн. За энэ бүс энийг л доошоо сэтэлэх юм бол энийг л доошоо сэтэлээд ороод ирэх юм бол дараагийн энэ бүсүүд рүү өмнө нь энэ тэ хажуугийн хөдөлгөөн шилжсэн байсан энэ хөдөлгөөний доотлын шалууд руу унаж орж ирэх магадлалын талаар ярьж ирсэн энэ маань өөрөө билээ гараад ирлээ. За одоо бид нар юу хийх юм бэ? Дахиад
нөгөө биткойны доктортой хөдөлгөөнийг илүү анзаарч иж жоохон mid swing төрлийн төлөвлөгөөнүүд гарахгүй бол ерөнхийдөө маркет бол уналттай байгаад байна тий. За одоо бол зүгээр дунд цагаар навж үзэх юм бол энэ хоёрын хооронд хэр адилжаалагдах нь ер нь л өмнө нь одоо анзаарсан бол тий price discovery бүс маань гэдэг чинь одоо тухайн үед эрэлт нийлүүлэлтийнхээ зарчмаар авж байгаа зарж байгаа хоёр тал маань энэ хоёр дээд доод ханшиг бол тухайн үедээ яг тухайн бүтээгдэхүүний үн цэний олсон бүс буюу авж байгаа тал нь зарж байгаа тал нь энэ дээр ирэхээр demand supply үүсдэг хэд хямд үн гэж авч үзээд хөдөлтөж явдаг хэд өндөр үн гэж үзээд зардаг ийм л бүс байдаг. Тэгэхээр яг иймэрхүү бүсийг л одоо энэ чи бий болох нь хүлээх хэрэгтэй анзаарах хэрэгтэй гэсэн үг. За бүр жижиг цагийн юмуд магадгүй энэ чи байгаа. Одоо унж орж ирчээд энэ чиний expectation хамаар ахиж унж ирж байгаа дүр зураглыг анзаарах юм бол хэрвээ buy захиалга long илүү талгын харах юм бол энэ бүсээ дээш нь сэтгүүлж ийж буцаж ирэх хөдөлгөөнөөс иймэрхүү одоо дүр зураглал арилжааны одоо чарт маань иймэрхүү бүтэц хөдөлгөөнүүдийг гаргах юм бол ийм сетапыг хүлээж хийж арилжаанд оролцох бол нэг тийм богино хугацаанд шууд өсөд явахгүйгээр илүү хажуугийн хөдөлгөөнөөр хөшилжээд явах магадлал байгаад байгаа учраас нөгөө доороос нь лонг орчод хэд удаан барих цаа магадгүй арилжааны маллага хийж бие зөөхгүй байснасаа болоод буцаж орж ирээд яг нэг хажуугийн хөдөлгөөнд орчих юм бол ингээл ерөөсөө дэш доошо хоёр тишиг хөдлөө явчихдаг. Тэгэхээр лонг ороод байдаг TP-гээ дэш нь тавиад байдаг нэг бүс дээр ирчээд буцаж орж ирээд орсон бүс рүү чинь зохиод байдаг. Иймэрхүү дүр зураглал орчих юм бол mid swing арилжааны төлөвлөгөөнүүд үндсэндээ бол сүрдэг swing төрлийн арилжаанууд. Тэгэхээр тэрнээр бас анхаарал явж байгаа тийм ээ. За биткойн алт долларын индекс та өөрч одоо хэдүүлээ. За ойлыг явахгүй за Nasdaq ярьч та. Nasdaq технологийн зон гамаа тий. За ерөнхийдөө earning season Magnificent 7 бол нэлээ яваад дуусчихсан. За энэ нэг энэ чи хэдийн үед явсан бэ? 2 сарын ихэр орж исэн вебинарууд. За энэ бүс рүүгээ эргээ ороод ирэх юм бол доотлын шалнуудаа гэсэн хөдөлгөөн бол гарсан. Одоо эргээ доотлын шалгаас эргээ бид нар buy харах сонирхолтой байгаа. За хэдийгээр тийм байгаа боловч энэ хэрвээ шууд одоо хувьцааны зах зээл дээр өсөлт гараад явахгүй бол ахаад энэ доошогоо унаж орж ирэх болоогүй бол энэ доор хаана одоо тий смарт манинууд буюу одоо яг энэ зах зээлийг хөдөлгөж байгаа том хөрөнгө мөнгнүүд хаанаасаа илүү орж ирэх сонирхолтой байхыг бид бол таашгүй доогуур ахаад захиалгууд тавигдсан байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр аль болох орж байгаа арилжаануудаа тухайн өдрөд нь маллаад явахгүй бол өсөлт бол нэг гарахгүй байгаа дээ шүү дээ. Хувьцааны зах зээл бол уналттай байгаа. Юм ойлгомжгүй байгаа шиг байна. За тэгээд нэг фитийн ерөнхийлөгч солих. За тэрийгээ солиод авах юм бол мөнгөний бодлогын хүүг хуцастаа бууруулах үгүй гэх мэтчлэн ингээд яг арилжаач хөрөнгө оруулагчдын хувьд бол ойлгомжгүй зүйлүүд бас хүлээлттэй байгаа зүйлүүд их байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр энийг бас харж байгаа болов зах зээл бас харж байгаа баг. За харин эсрэгээрээ 4 цагийн чар. За яг том цагийн зурагтлаар маргааш нэгт өдөр энэ дээшээгээ бас бүтэн дээшээгээ шууд волюм өгсөд гарч ирж явж чадах юм бол буцаж ирж энэнийхээ pullback дээрээс нэг long одоо ордерын try буюу одоо оролдлого хийж болох гэж байгаа харагдаж байна. За унаж орж ирэх юм бол ахаад long энэ хангалттай хүчтэй унтсан юм чинь одоо л өсөх ёстой гэдэг нэг тиймэрхүү бодлоор арилжаач бас хэтэрхий нэгдэл рүүгээ харсан арилжаанууд хийж явж байгаад бас маш олон overtrade олон stop loss зөксөн арилжаанууд хийгддэг учраас энэ дээр сетапуудаа нэлээд сайн хүлээцтэй байж байгаа. Оролдлогуудаа хийгээд явах нь зүйтэй. Доошоо унж ирж ирэх юу магадлал бол байгаа юу гэхээр мэдээж байгаа. За тэгээд нөгөө нэг юуны геополитикийн асуудалтай цаашлаад яг энэ Америкийн нэгдсэн стокийн зах зээл дээр ханшинд нөлөөж болох үс мэдээллүүдийг бас давхар ойртоо харж явж байхгүй бол тийм all time ханшийг бол он гарснаас хойш өөрөөсөө идэж чадсангүй шүү дээ Nasdaq-ийн. За ES500 эсрэгээрээ Dow Jones буюу agriculture 30 гэж ярьдаг тийм. Энэ маань бол харин дэшегээ all time high ханшийчаад гараад ирсэн. За мэдээж энэ нөгөө нэг S&P 500 Nasdaq Dow Jones эднэр чинь адилхан юм шиг хөдлөөд байдаг. Энэ earning season-ийн үеэр бол бас эсрэг хөдөлгөөн гаргадаг. Тэр тусмаа Dow Jones нөгөө хоёроос эсрэг хөдлөх үеуд бол байдаг. Nasdaq унжихад энэ маань устдаг. Ягаад гэхээр одоо Nasdaq-ийн харьяалалт хамааралт байгаа компаниудын earning гараад тэрнийхээ нөлөөгөөр унжихад бол нөгөө талд нь энэ өсч идэг. Тэгэхээр нөгөө арилжаачд илүү safe тоглолт руугаа ороод энэ дээр илүү боломжтой нөгөө эсрэгтлийн хөдөлгөөнүүдийг гаргаа явуулчих тийм болоо та гэж миний зүгээс бол зүгээр хувьдаа анзаараад байдаг. За тэгэхээр за дараагийн 2 сар дуустал 2 сарын 25-ны үеэр Magnificent 7-гийн Nvidia-гийн earning season дутуу байгаа. Nvidia бол маш том үр нөлөөтэй 7 компанийнхаа томоохон үр нөлөөтэй компаниудын нэгэнд орчод байгаа шүү дээ. Одоо чип үйлдвэрлэдэг компани тийм үү. За тэгэхээр одоо нөгөө AI-тай холбогдлолтой маш их зах зээл дээр сэдвүүд бүх компаниуд, технологийн компаниуд AI руу маш хэмжээний хөрөнгө оруулах гэх мэтчлийн бабл мэдээнүүд яваад байгаа учраас Nvidia-гийн мэдээ бас Nasdaq-ыг нэг тийш нь хөдөлгөөнд оруулах иймэрхүү дүр зураг гарах болов 2 сарын төгсгөл бол за тэрийг бол тухайн үед нь яриад өнгөрөө та тийм ээ.
одоо ярихад бол бас арай хэтэрхий хэрэгтэй байх шүү байна. За ойлыг энэ удаа ярихгүй, ойлны их хүн харилцдаггүй. За тэгээд жоохон ойлгомжгүй байгаад байгаа учраас ойлыг бол энэ удаа хайчи. За нөгөө галзуу усүүдсэн мөнгө чинь мөн ялгаа байхгүй нөгөө алтаад байгаа буцаж унж орж ирсэн тий. Тэгээд одоо ингээд арай илүү доктортой бүсөө орж ирсэн. За тэгээд энэ металлын тэгэл ер нь цаашдаа яаж явах нь вэ гэдгийг одоо 2 сард хэдүүлээ. Харнаа. Энэ бол одоо тэр мөнгөний бодлогын хүүг хэр хурдцтай бууруулах вэ гэдгийг ер нь зах зээл нэлийн хүлээлтэнд орсон байгаа бол анзаарэгдэж байгаа шүү. За тэгээд алтан дээр өөр илүү нарийн цаг дээр хараад хэлэх юм байна уу хараадах юм. За бүр нэгтгэд энэ хүчтэй уналт. За жоохон наривчлээд хэдэлээ. Наанаас бас. За энэ бүс бол цаашаага дэшегээ сэтлээд гарч явхад бол нэлээд дэмжлэг болсон бүс байгаа даа. Уналтаас өмнө үлдсэн чи outer block гэх юм бол за энэ тэр бүс дээр ерөнхийдөө тий. За эдгээр бүсүүд байж тарах гэдэг нь шүү дээ. Уналтын өмнөх бааяар хийгдчихсэн бүс. Энэ чинээс нэгд өдрөг унах уу, унаж чадах уугүй юу гэдгийг харж хэрэгтэй. Азийн зах зээлийг харах хэрэгтэй. За жоохон волюм багтай арилжаалагдах баг. Гэхдээ волюм багтай арилжаалагдана гэд бодоод байжсэн чинь алт чинь тэрийг өөрөө өстөж дахин далимдуулж байгаа гэж байгаа юм шиг маш нэг тийм нэг тишээгээ хий хоосон волюмтай хөдөлгөөн их гаргадаг шүү. Нэг тийм Азийн цагуудаар. За тэр тусмаа оройн Нью-Йорк хаалтаа малтай гэх үеэр бол Аз, Лондонгууд илүү идэвхтэй арилжаад бас нэг тишээгээ хөдөлгөөн гаргахыг тончиг үүсэхгүй шүү. Тэгэхээр хэрвээ Азийн зах зээл дээр эрт арилжаа хийдэг хүмүүс авах юм бол жоохон тийм volatile нэг тишээгээ хөдөлсөн тийм хөдөлгөөн бас болгоомжлороо тий. За тэгээд энэ одоо таазал байна да. Энийг яаж чадах нь вэ? Сэтлээ дэшегээ хөдөлгөөн гарах нь сэтэлчээ буцаж орж ирэх нь наагур нь унах нь гэдэг бол нэг зах зээл дээр гарч болох хэд хэдэн сценариунууд зөвхөн хэдэн л одоо дүр зөвлөлүүд анзаардаг шүү дээ. Шинэ хөдөлгөөнүүд. Хэдийгээр нэг нь л болно. Бид нар заавал тэр нь болно гэж 100% тааж чадахгүй учраас зүгээр л маш энгийнээр өөрөөсдийнхөө арилжааны сетапыг бүрдсэн тохиолдолд хүлээцтэй хандж байгаа тэрнийхээ дагуу арилжааныхаа гүйцэтгэл оролдлогыг хийгээд явчих нь зүйтэй. За тэгээд төгсгөлд нь Nomad Traders Academy School дээр байгаа платформ за ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр шууд join гэж болж байгаа гэдгийг өнгөрсөн вебинар дамжуулсан шүү дээ. Энийг давтаад хэлчих. Хэрвээ үзээгүй хүмүүс авах юм бол шууд доор байгаа линкэн дээр дараад өөрөөс чинь 3 асуулт асууна. Тэрэнд хариулаад ороод ирэхэд болно гэсэн үг. За тэгээд энэ дотор байгаа бичигтээд тавьсан байгаа нэлээд олон унших материалууд байгаа. За энэ зах зээл дээр хэрвээ та дөнгөж сонирхоод орж ирж болно. Арилжаа хийгээд удаагүй гэж болно. Арилжаа хийгээд бас нэг зүйл болохгүй байгаа нэг юм дутуу байгаа. За ер нь өөрөө зөв суурь мэдээлэл аваагүй гэж бодож байгаа хүмүүс орж ирээд энэ чи байгаа тавигдсан мэдээллүүдийг бас уншаад суурь ойлголтуудаа бас нэг чеклээд хэр зөв ойлголттой явж байгаагаа бас нэг шалгаад өөрийгөө байгаа мэдлэг юг нэмээд явъя гэх юм бол join-дж орж ирээд яваарай. За тэгээд цагаан сарын дараагаар бол энэ 7 хоногт бид нэг удаа маркет watch хийгээд нэг өдөр нь бас яг энэ орж ирж байгаа арилжаагчтай ярилцаад танилцаад ерөнхийдөө ментор групп менторын буюу одоохондоо зөвхөнтэй байгаа учраас бол харьцангуй нэг нэгнтэй харьцаа танилцаад ямар их асуудлууд байгаатай танилцаа зөвлөгөө өгөөд явж байгаа. За тэгээд цагаан сарын дараагаар бол арай энэ хуваар баг зэрэг өөр болох бах. За тэгээд энэ дотор байгаа хүмүүстэй гэж хэлэхэд бол цагаан сарын яг энэ үеэр бол маркет watch юм уу ямар нэгэн вебинар, лайв вебинар бол хийхдэггүй байх шүү заяа. Хэрвээ би маргааш амжих юм бол энэ 16-ны вебинарыг хийх гэж оролдсон. За тэгээд үгүй бол тэгээд заавал одоо баяр наадам болж авч заавал одоо арилжаа хийх гээд хэдүүлээ яах вэ? Цагаан сарын дараагийн 7 хоногоос хагас цэнээс нь эхлээд эргээд идэвхтэй болох бах. За тэгээд ерөнхийдөө тийм байна. За Nomad 100 гэдэг нэг хөтөлбөр цагаан сарын дараа бас эхэлнэ. Энэний хөтөлбөрийг орж ирээд хүмүүс бас мэдээллийг аваад яваарай. Одоо видео дээр нэг дэлгэрэнгүй яриад явах. За нэг иймэрхүү байна. За бүгдээрээ сайхан шинэлээрээ заавал тий гэр бүлээрээ өнгөрүүлдэг энэ гоё баярыг заавал чартны ард өнгөрүүлэх гээд за энэ тийм айл хэсээд алт мөнгө цуглуулад явж байхдаа уцаа гаргаж ирээд чартаа хараад товч тартах гэж анхаарал оролдоод явах хүний ер нь анхаарал төвлөрөөгүй үед бол илүү одоо алдаатай муу шийдвэр гаргах гэдэг. Тэгэхээр энэ 7 хоногийг сайхан бас амраад өнгөрүүлчих нь илүү зүгээр юм болоо та гэж бодож байна. За тэгээд бүгдээрээ сар шинэ сайхан шилжүүлээрээ морь жилээр уулзцгаая. Баярлалаа баяр та.